За сайн бацхан уу Featured байна. За 10 сарын шинэ сарын минь төрөе. Тэгээд саяны бас маш гоё тэргэл сар гарч ирсэн. Тэгээд та нарын маань амьдралд маш юу гэдэм тодорхой байдлыг авчирсан. За тэгээд дээрэс нь юмцыг тодорхой болгосон. За ийм үйл явдлууд болсон байхаа гэж би бодож байна. За тэгээд өнөөдөр би бүр цоошин мэргийг та нартайгаа уулзъя гэж бодлоо. За тэгэхээр миний ерөнхийдөө хайр дурлалын сэдвүүдийн мэрэг энэ төр хийхээр ер нь хурдуулийн энерги аягүй их гарч ирдэг. За тэгээд нэг хэсэг хугацааг бодвол ерөнхийдөө хүмүүсийн талаар ойлголттой болсон нэг хэсэг хүмүүс дандаа л soulmate би soulmate-гээ сумаар байна гэдэг аягүй хэрдэг байсан. Сүүлийн жилүүдэд бол twin flame буюу одоо хурдуулийн талаар хүмүүс ярьдаг болсон. За тэгэхээр энэтэй холбоотой за таны ихэр дүүл юу ямар хүн байд юм бэ? Ямар хүн байд юм бэ гэсэн ийм сэдвтэй мэрэг хийе гэж бодлоо. За тэгээд өөрийнхөө хамгийн таалагдж байгаа карта сонгоод тэгээ ерөнхийдөө төлөв онцлогт орё. За эхний группийн карт болохоор энэ Chickweed гэсэн. За ийм карт байна. 9 тоотой. Могой тэгээ дээрэс нь цэцэгнүүд байгаа харагдаж байна. Chickweed. За тэгээд ийм улбар шарангийн дэвсэртэй те. За тэгээд хоёр дахь группийн карт болохоор ийм seed буюу тигийн тоотой ийм карт байна. Үндэстэй дөнгөж нахайлж байгаа ийм ургамлын төр зурагтай ийм карт байна. Дэвсгэр нь ийм ягаан тонтой те. За 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн карт болохоор энэ Cherry гэсэн ийм карт байна. Cherry жимсний нэртэй. За дээр нь Cherry жимснүүд тэгээ дээрээс нь урамлууд за мөн шууны зурагтай байна. Мөн 7-гийн карт тоотой. Ийм карт байна. За тэгээ бүгдээрээ анхаарлаа төвлөрүүлж агаад хамгийн татагдж байгаа картаа сонгоод тэгээ бүгдээрээ нэгдүгээр группийнхаа онцлогоос эхэлье. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн карт. За сонгосон картнаас нийтүүл эхлээд тайлбарлаа тавья. За тэгэхээр энэ Chickweed гэдэг энэ карт одоо ямар утгатай, ямар утгатай карт вэ гэхээр ерөнхийдөө юу яадаг нэг тийм амьдралаас ингээд ирж байгаа ингээд гоё зүйлсүүдийг гоё зүйлж явах. Зүгээр л ингээд бүр ингээд амьсгалж байгаа талархдаг ч юм уу тиймэрхүү энергийг үл энэ хөзрүүл ингээд илэрхийлж байдаг. За тэгэхээр та нарын маань soul twin flame ихэрдүүл нь одоо маш юм өндөр вибрацийн хүн байх боломжтой байна. За тэгээд өндөр вибрацийн хүмүүс ерөнхийдөө ямар байдаг вэ гэхээр амьдрал юу н дандаа юм таалархдаг. За тэгээд амьдрал нь одоо ямар нэгэн зүйл болохгүй боллоо гэхэд болохгүй байгаа зүйлээ одоо ярьж бусдад нэлзаах ч юм уу эсвэл ингээд тохирогч мэтэр өстө нэр амьдралын би одоо тэр тгээгүй байсан бол би ингэ байсан ч тийм үү тиймэрхүү зүйлсийг ерөөсөө ярьдаггүй. Амьдрал нь ямар ч хэцүү зүйл тохиолдсон. За ийм зүйл болох ёстой байсан юм байлгүй дээ гэд ингээд цаашаа явж чаддаг. Би одоо энийг миний зүгээс хийж чадах юу вэ гэдэг юм уу ямар нэгэн байдлаар ингээд бусад буруу өгдөг ч юм уу эсвэл өөртөө буруу өгдөг ч юм уу тийм биш. Альва зүйлд ингээд талархалтай хандж чаддаг. Одоо юу гэдэг аав ээж хоёр нь одоо ийм нэг жишээ байлаа л да ингээд аав ээж хоёр нь ингээд цатгараад ерөнхийдөө хүмүүний эцэг хүн бол ингээд хэдэг тэгтэл ингээд тэр хүн тэр цаг хугацаантай байхгүй яасан ч гэдэг юм үү эсвэл ингээд одоо бид нар багтаал тэгж бодох тохиолдлууд байна шүү дээ. Тэр үед надад тэгж хандахгүй яасан ч гэдэг юм уу тэгтэл аав ээж хоёрынх нь хийж өгж байгаа зүйлсүүд бол тэрнээс илүү ерөнхийдөө бол байдаг тийм бид нар зөвхөн ингээд одоо муу талыг нь харах гэдэг ч юм уу тэгэх гэдэг тийм энерги үйл илэрхийлж байгаа. Тэгэхээр бол та нарын маань twin flame буюу ихэрдүүл нь яг ийм хүн гэсэн үг. Одоо аливаа зүйл байгаа зүйлтэй талархаж чаддаг. Аав ээж хоёр байгаа зүйл ер нь яг тийм аав ээж гэдэг үгийг харж байдаг юм. Тийм тэгж чаддаг. Тэгээ аливаа зүйлсээ сэргийн тойрныхондоо маш гоё юм гэрэл гээгээ хайрыг түгэж чаддаг.
Тэгээ хүн болго ерөнхийдөө ингээд асуудалтай тий ер нь байгаа штэ тий тэгэнгүүт ингээд энэ хүнтэй ингээд уулзахад ингээд бусдад ингээд асуудал ингээд яриад байдаггүй харин ингээд бусдын одоо ингээд асуудлуудыг сонсож өгдөг ч юм уу тий ийм байдал харагдчихна маш юм сайхан сэтгэлтэй тэгээд үүнийгээ дагаад энэ хүний амьдралд ингээд дандаа л ингээд гой гой боломжууд гарч ирдэг дандаа гой гой зүйлсүүдтэй ингээд авчирч идэг за ийм сайхан хүн байна тэгэхээр та ч гэсэндээ хүний ихэдүүл гэдэг үл тий нөгөө сүнснийхэн тал байдаг учраас та ч гэсэндээ бас ийм хүн байгаа болов уу гэж бол бодож байна. За тэгээд энэс ингээд тантай харж ах юм бол энэ таны групп гэсэн үг. Хэрвээ таарахгүй байвал өөр групп сонгож болно. Өөр нөгөө гураа сонгоорой гэж бол хэлээ. За хэдүүлээ картуудаа гаргаж ирнэ. За нэгдүгээр группыг сонсон хүмүүсийн хөдөлгөөний ямар хүн байгаа вэ? Хөдөлгөөний шин чанар ямар вэ? За healer гэсэн карт гарч ирж байна. За тэгэхээр яалтчгүй юу л юм байна л да. Аюу тийм сүнслэг зүйлийн талаар ойлголттой, мэдлэгтэй. За бүр ингээд тойрын маань аль нэг юм зүүн совин мэдрэмж өндөртэй сүнслэг аян замналт хоёулаа гарсан ч юм уу. Тэг гарах цаг хугацаанд ингээд уучрах ч юм уу. За иймэрхүү байдал харагдаж байна. За тэгээд ингэж аахгүй. Тэгээд ингээд сүнсний зорилго тэгээд ангаалт за тэгээд дээрээс нь пресс гэдэг чинь юм одоо үдж хардаг хүн бас байж болно. За тэгэхээр бол маш юм зүүн совин мэдрэмж өндөртэй. За тэгээд тойрын хувьд бол сүнсний зорилго уусаа яг уу ихэдүүлээ сүнсний зорилго нэгтэй байдаг л да. Гэхдээ тойрын хувьд сүнслэг замналд орсноороо сүнснийхаа зорилготой илүү уйлдах тэг нэгнийгээ олж таних ч үт юм уу. Иймэрхүү байдал бол ингээд харагдаж байна. Тийм маш юм зүүн мэдрэмж өндөртэй юм хүн байна. Сайн картнасаа битэл авъя. Тийм нэгдүгээр бүрэлдэхүүн сонсон юмсны хөртөл нь ямар хүн бэ? Burn нэ. За тэгэхээр тийм байна. Тэгэхээр энэ та хоёрын ер нь ихэр төлөвлөдийн одоо туулж байгаа зүйл амьдралаас авсан шарах сэтгэлийн шарахч гэдэг юм. Тийм рүү зүйлсүүд нь маш юм төстэй байдаг. Тийм тэгэхээр та хоёрын хувьд болохоор юу вэ? Тэр зүйл нь айгүй ижлэн юм. Тэгээд та хоёрын хувьд ингээд айлын том ч юм уу те айлын том байсан байж магадгүй эсвэл айлын ганц ч юм уу. Ер нь ингээд багаасаа маш их юм үүрэг хариуцлага юм мэдрэмж өндөртэй өссөн үүрэг хариуцлага ихтэй. Тэгээд бусад одоо дүүнрээ харж хамгаалах ч үт юм уу. Эцэг эхтэй нөмөр нөлөг болгох ч үт юм уу. Тэгээд иймэрхүү одоо өөрийнхөө одоо ингээд нуруунд дээр байхаас илүү их ачааг ингээд үрдэг байсан гэх юм уу. Одоо ингээд би түрүүн нэг хэлсэн шүү дээ. Ихэнх хүмүүс юм ингээд амьдралдаа гомдлолтой ингээд байж идэг ер нь хандлагатай байдаг шүү дээ. Тэгэнгүүт энэ хүмүүс болохоор ингэдэг байгаа байхгүй юу. Одоо ерөөсөө ингээд бутад ингээд өөрийнхөө ингээд зовлон яриад ч юм уу те эсвэл ингээд уйлаад ч гэдэг юм уу те ингээд одоо би ингээд айгу зовж гин үү гэдэг юм ингэдэггүй. Ерөөсөө ингээд гаднаа дотор нь ингээд хэдий ингээд айгу хэцүү байгаа ч гэсэндээ ингээд гаднаа би яг ингээд зүг зүгээр байгаа юм шиг те. За би одоо ингээд юу ачлаа гэж бодвол тийм надад нэг хэцүү юм тохиолдол гэж бодвол өөрөө тэрнтэйгээ одоо юу яадаг дийл хийдэг ч юм уу тийм. Тэгээ буцаад ингээд өөрийнхөө тэр сэтгэлийн юм нөгөө нууцууд ингээд хилдэггүй ч юм уу тийм. Ийм байдал харагдаж байна. Тэгээд ер нь нэлийн юм татгшоогоо ийм төрлийн хүн байна. Тэгээд бага насны амьдралд нь бас нэлийн одоо юу хүнд хэцүү байсан цаг хугацаа бол энэ хүнд нэлийн байсан. Тэгээд энэ хүн бас маш урт хугацаанд бас ингээм амьдрах юм хүн байна. Урт настай. Тэгээд юу амьдралынхаа ингээ ихэнх үед ингээ хэцүү хичээлээ сурсан учраас тэрний дараа эдгээр наснаасаа эхлээд ч юм уу амьдрал ингээ маш гоё ингээ цэцэглэх, маш гоё зүйлсүүд араараас нь болох ч үт юм уу. Иймэрхүү үйл явдлууд бол харагдаж байна. За. Тимийн дахиад ингээ захгүй юу тэргэл сар материал ордон дээрх карт гарч байгаа байхгүй. Тэгээ материал орд ч өөрөө маш хариуцлагатай, маш амбицтай. За тэгээ нэг
сайн хэлсэнтэй хариуцлага мэдрэмж маш өндөртэй ийм хүмүүс байдаг. Ер нь бол аливаа зүйлд гомдлгүй те хийн бүтээн. Тэгээ дээрэс нь гэсэн юм бодолтой. Тэгээ дээрэс нь материал ард маань өөрөө санчраг гаргаар удирдуулж яадаг. Тэгэхээр бага насны амьдрал нь хэцүү байгаад байсан. Нийнхэн шалтгаан бас энэ байж болно те. Тийм санчраг гараг маань өөрөө маш юм хүнд ингээд хатуу те иймэрхүү хил хязгаар boundary ингээд дарамттай мэдрэмж үздэг юм уу те. Одоо юм тийм байдаг боловч хэрвээ тухайн одоо санчраг гарагийн өгж байгаа тэр хичээлүүдийг амжилттай цадаан туулаад тий чадах юм бол маш одоо бас ингээд шагналаач гэсэн та харамгүй хайрладаг ийм гой гараг байдаг байгаа. Тэг хүмүүс жоохон санчраг гарагийн энергиэс жоохон айх гэдэг дэвлдэг ямар ч шаардлагагүй энэ бол одоо хүний сүнсний хөгжлийг маш хурдан хурцсгаж идэг тий. Амьдралын одоо юм сүнслэг зүйлсүүдийн сурамжуудыг аюул сайхан хүн ингээд зааж өгч чаддаг. Одоо бүхэл амьдралын туршид ингээд сурах хэрэгтэй байсан хичээлийг зөвхөн одоо нэг хүний амьдралын 15 жилд ч юм уу тий 20 жилд ч юм уу ингээд заагаад өгчдөг ч юм уу. Ийм одоо гахалтай гараг байгаа. Тэгэхээр бол таны soulmate гэж хэлэх гээд байгаа юм. Ихэр төлөвл нэгс одоо маш юм одоо амбицтай, хариуцлагатай. За тэгээд дээрэс нь маш юм төвчээртэй. Тэгээд үүнийхээ хажуугаар маш зүүн совин мэдрэмж өндөртэй. Тэгээд альва зүйлд ингээд гомдлтгүй харин ч одоо болон бүтэн гэсэн тий бусад ингээд итгэл найдвар өгдөг. Тэгээд альва зүйлийн ингээд сайн сайхныг олж харж чаддаг. Тэгээд байгаагаасаа илүү одоо ингээд юу яах гэдэг өөрийгөө жоохон мартах гэдэг ч юм уу тий. Айгуу тийм өөрөг хариуцлагыг ингээд өөрч явах гэдэг ийм бас тал байдгийн байна. За ийм юм байна. За тэгээд хэдүүлээ. Тарot картаасаа мэдээлэл авъя. За тэрний өмнө яаж тийм вэ? Astro chart хийж үзтээ юм уу? Яа. Тэр бүрдээ сонсон юм аа. Юу ихэр дүүл нь ямар юм бэ? За Нептун гараг гарч ирсэн. Нептун 70,000 доллар. За загасны ордон дээр за нэгдүгээр гэргээс гарч ирж байна. За тэгэхээр энэ хүн ингээ гаднаас амар тийм одоо хатуу амбицтай ийм одоо тий харагддаг ч гэсэндээ өөрөө яг хүн нь бол маш зүүн совин мэдрэмж өндөртэй хүн байна. 70,000 загасны ордон дээр тэгээ бүр нэгдүгээр гэр дээр гарч ирж байна гэхээр за энэ хүн маань шууд утгаараа загасны орд байх боломжтой. Тий Twin Flame одоо таны хэрдвэл тэгээд бусдыг маш гоё ингэж хангааж эдгэх чадвартай. Өөрөө одоо ингээд амьдрал нь хүчтэй зүйлсүүд тохиолдож байсан учраас бусдыг ойлгох тий бусад хүмүүсийн бас энэ хэцүү амьдралыг ингээд ойлгох тэдний өнцгөөс ингээд харж чадах одоо хүний одоо ингээд гутлан нөө англиар нэг тийм үг гэдэг чинь тий бусдын өмнө ингээд бусдын оронд өөрийгөө тавих чадвар маш өндөртэй. За ийм эмпати хүн байна. Тэгээ энэ хүнтэй ингээд зүгээр ингээд юм ярихад ийм одоо анаагдж байгаа юм шиг, идэрж байгаа юм шиг, өөрийгөө хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм шиг ийм мэдрэмж хүмүүст өгдөг. Ийм гайхалтай хүн байна. Гэхдээ гаднаа болохоор амар тийм хатуу ширүүн юм шиг ийм маск зүүдэг. Тийм. Энэ болохоор яг жоох юм одоо амьдралын survival instinct гэж яриад байдаг тийм. Амьдрах юм өөргөө хамгаалах механизм нь байж магадгүй ийм байдал бол харагдаж байна. Гэхдээ яг ингээд уг хүн нь бол маш юм зүгэлэн юм усын нэрэг маш их давмгайлсан одоо загас мэлхий хилэнцээ орд ч юм уу тийм тэгсэн мөртлөө ингээд одоо ascendant гэж үүдэг тий одоо юм rising sign нь болохоор юм одоо газрын орд ч юм уу тийм матар юу охин хурч юм уу тий. За иймэрхүү байдал харагдаж байна. За одоо таны ихэр дүүл ямар хүн бэ гэдгийг tarot card-наас харцгаая. За нэгдүгээр гэдгийг сонсон юм байна. Ихэр дүүл ямар хүн бэ?
Тийм энэ ямар одоо дахиад нэг карт болохоор окей. За тэгэхээр та нарын маань ихэрдүүл за ямар хүн бэ гэх юм бол за тун амжилттай хүн байд юм байна. Одоо нийгэмд одоо ямар хүмүүсийг амжилттай гэж хардаг үлээ те. Яг тийм одоо юу гэдэг өндөр албан тушаал эрхэлдэг, маш их мөнгө олдог ч гэдэг юм уу те. За ийм хүн байна. Тэгээд гаднаасаа бол маш юм ширүүн харагддаг гэдэг нь бол дахиж гарч ирж байна. За тэгээд дээрэс нь энэ хүн юу яадаг? Ер нь ингээд нэг тийм юм тоомжиргүй юм шиг ийм юу одоо дүр үзүүлдэг гэх юм уу? Одоо тоомжиргүй гэдэг нь нэг тийм юмд ингээд шаналдгүй ч юм уу эсвэл нэг ийм одоо нэг амар cool гэж ярьдаг чинь ингээд гаднаасаа ингээд сэтгэл хөдлөл мэдрэмж нь юу бодоод байгааг ингээд мэдэгддэггүй тиймэр хүмүүс байдаг. Яг тийм хүн байна. За тэгээд дээрэс нь энэ хүнд маш олон хүмүүс ер нь жоох ингээ хатаархдаг бас ийм нэрэг бас харагдаж байна. Тэгээд тийм учраас энэ хүн босодтой одоо ингээд өөрийгөө нээгч гэдэг юм уу те иймэрхүү тал дээр жоох асуудалтай харагдаж байна. Тэгээд гэр бүлийн одоо бага насны гэж яриадсан те жоох юм хэцүү амьдрал туулж ирсэн ч юм уу энэ жоох юм одоо үйл карматай те жоохон холбоотой тийм байна. Тэгээд энэ хүн бол ер нь ингээд юу яах чадвар маш өндөртэй одоо манифест хийх чадвар бас маш өндөртэй юм байна. Яг тэгвэл одоо өндөр вибрацтай хүмүүс ерөнхийдөө тийм чадвар маш өндөр байдаг. Тийм. Тэг ер нь ингээд аливаа зүйлийг ингээд бодвол ер нь жоохон ингээд хурд ингээд биелждэг. Тийм учраас энэ хүн одоо хүрээллээ зөв сонгох. За тэгээд өөрийнхөө бодол мэдрэмжийг өндөр байлгах ч юм уу. Тэгээ энэ зүйлсүүд дээр өөрийнхөө ингээд дотоод ингээд зүүн сайн мэдрэмжтэй холбогдох нь энэ хүний хувьд маш чухал байдаг. Тийм ээ. Тэгэх юм бол энэ хүн болохоор аюу юу ах юм байна л та. Ер нь бол зузуунда явна гэсэн үг. За тэгээд өөр энэ хүн ямар хүн бэ гэх юм бол үүний хайзгаар гаднаасаа тийм одоо serious юм одоо нухацтай юм дүр төрхтэй те ийм хүн байгаа мөртлөө надад нэг тийм одоо юм энийг ингээд харангуй тийм хар ус хүмүүстэй ч юм уу те ийм хар өнгийн хувцсыг хүмүүстэй ч юм уу тийм ийм цагаан цайвар царайтай ч юм уу ийм хүмүүс байгаа л гэж бодогдоод байна. Тийм тэгээд тэгсэн хэрнээ яг энэ хүнтэй ингээд ярьж мараад үзэх юм бол аюу тийм хөнгөн бас ийм хөвгчлөлтэй те ийм зан чанартай. Тэгэд бүр ингээд тун амжилттай л явд юм байна энэ хүн. Тэгээ энээсээ болоод ингээд жоохон буруу хүмүүсийг өөртөө татах гэдэг. Тэгээд ийм жоохон сөрөг хүмүүсийг өөртөө татах гэдэг, өөртөө натаархдаг, өөрийг нь ингээд одоо алтахыг хүлээж идэг хүмүүсийг өөртөө татах гэдэг ч юм уу тий. Ийм байдал харагдаж байна. За нэг иймэрхүү байна. За тэгээд хэдүүлээ астро шогаа хийж үзье. За арслангийн орд. За ном арслан. За тэгээд загсны ордууд гарч ирсэн. Эдгээр одоо ордууд байх боломжтой. За эсвэл энэ таны бас орд байх боломжтой. За ийм байна. За тэгээд би өөр энэ группийн хүмүүсийг юутайгаа хөрдөлтөг ерөнхийдөө учирсан хэсгийг нь харж өгмөр санагдаж байна. Ерөнхийдөө энэ хоёр хүний маань хөрдөлтөг учирсан уу эсвэл хоёр хүний харилцаа холбоо юм байна уу гэдэг нь хармаар санагдлаа. За ерөнхийдөө одоогоор юугаа хэр төлөө танаагүй байгаа болтой эсвэл та юм уу эсвэл нөгөө хүн чинь тий арайхан учирсан юм шиг байна. Гэхдээ яг тэр хүнийг гэж танихгүй өөр хүнийг өөрийнхөө хэр төлөе гэж бодоод яваад байгаа хүмүүс л байна. Тэгээд энэ талаар ер нь жоохон нухацтай ингээд бодож үзэх хэрэгтэй. Тэгээд одоо нэг тиймэрхүү юм дэдэж штэ одоо
одоо нийгмийн хэрхэн одоо өөрийнхөө хайрыг илэрхийлж байгаа эдрээс нь болоод хүмүүс жоохон юу яах гэдэг юу гэдүүлээ. Ингээд жинхэнэ хайрыг тэ ихэр төлөө жоохон ингээд танихгүй байх гэдэг магадлал бас ингээд байдаг. Тэгээ одоогийн нөхцөл жоохон өөр хүнтэй бас байгаад ээж магадгүй эсвэл ихэрдүүлнэ. Ямар ч үс энэ хоёр хүн жоохон нэгнийгээ бол таниаг байна одоо ихэрдүүл гэдгийг мдээгүй байх юм уу? Тийм байна. Тийм. Тэгээд ч энэ хүнтэй бол гэхдээ би бол энэ хүнтэй бол энэ хүн таны амьдрал байгаа гэж бодож байна. Гэхдээ танаагүй байна. Тийм болохоор өөрийнхөө дотоод зүм мэдрэмж савнтайгаа сайн ажиллаад тэгээд юм сүнслэг зүйлийн талаар ингээд ойлголттой болоод ингээд ирэх явцад ерөнхийдөө тэр хүн ч юм бол тодорхой болж гарч ирнэ гэж бол харагдлаа. За ингээд ерөнхийдөө уншлага дууслаа. Тэгээд гоё мэдээллүүдийг авч чадсан баха гэж найдаж байна. Тэгээд та нартайгаа дараагийн бичлэгээрээ уулзгаая. Баярлалаа. Баяртай. Тэгээд миний бичлэгэндээ үздэг. Тэгээд гоё комент үлдээдэг, намайг дэмждэг та нартаа маш их баярлалаа. За баяртай. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань орчлогтой зүтгэрлээ. За та нар маань энэ тгийн таатай The Seed гэсэн энэ картыг сонгосон. Картыг харуулъя. За энэ одоо та нарын сонгосон картны талаар ингээд ярих юм бол энэ карт маань ерөнхийдөө аливаа зүйл одоо та нарын маань сонгосон картын үр байгаа шүү дээ. Аливаа зүйл юм үр байгаа энэ үедээ одоо ургахын тулд цаг хугацаа, зөв орчилгаа, тордлого, услахаа шаардлагатай байдаг. Тэгэхээр та хоёрын хувьд ч гэсэндээ энэ одоо юунд нь та хоёр маань ингээ уулзахад гэх юм уу жоохон хугацаа орох юм хүмүүс байна. Ер нь тэгээд дээрэс нь энэ харилцааг маш их юм одоо юу яадаг protect хийдэг. Одоо та нарын сахиус тэнгэрүүд одоо protect юм хэрэг ингээ хамгаалдаг энэ харилцааг яг ингээ үр үнцэн гэж бодож байгаа юм шиг. Тэгээд та хоёрын харилцаанд ерөнхийдөө хэрвээ та хоёр нэгэнт ингээ уулзаад нэгтэй ингээ байх тэр сонголтыг хийгээд нэгнийг таниад ихэр төлөө гэдэг ингээ хамт байх юм бол та хоёрын харилцаа бүр ингээ маш юм гоё юм өгөөчтэй тийм юм гоё одоо юм бэрхшээл багтай гэх юм уу. Тийм айгуу гоё юм хамгаалагдсан ийм харилцаа байхаар байна. Гэхдээ үүний юунд болохоор эхлээд юу яах хэрэгтэй? Өөрөө өөртөө маш сайхан ингээ хөгжүүлэх хэрэгтэй. Тийм. Тэгсний дараа та нар маань их хөдөлтөйгөө уултахаар бол харагдаж байна. Өөрийгөө хөгжүүлээд тэгээд өөрөө өөртөө төвлөрөөд өөрийгөө хангаа идэж гэдэг юм уу. Тэр цаг хугацаанаас эхлээд ерөнхийдөө тэгж ихэлсэн цаг хугацаанаас ерөн тэгж бодож байгаа юм бол ерөнхийдөө их хөдөлтөйгөө ойртох нийтлэгтэй таарах цаг хугацаа нь бол ойрсон байна гэж бол бодож болно гэж гарч ирж байна. За тэгээд хэдүүлээ өөр бусад картнуудаас мэдээлэл авъя. Seed тэгээ өөр гэсэн картыг сонгосон хүмүүсийн тэр төлөв шин чанар ямар байна вэ? Тийм газар шороо энтертэй аягүй холбоотой карт байгаа хгүй нэр энэ grounding энэ болохоор ийм одоо хөрстэй тий. Тэгэхээр энэ группийн хүмүүсийн донд ихэр төлн ч юм өөрөө ч юм уу тий газар махбодтой магадлал маш өндөр байна. Газар махбод энерги энэ өмнөх групп гарч ирсэн би тийм дахиад болж үзтээ тий. Бас дахиад ер нь бол Capricorn матар гэдэг чинь газар махбод байгаа тий. Картыг сонгосон хүмүүсийн хэвдүүл нь ямар хүн бэ? За Pisces карт гарч ирсэн. За тэгээд та хоёр маань одоо ийм хүмүүс юм шиг байна нэг sister science, ихчдүү science гэж ярьдаг. За тэрний юу гэж байгаа юм бэ гэх юм бол та өөрөө одоо хин нэгэн хүн одоо өхрийн орд байлаа гэж бодоход sister sign нь Scorpio буюу хэлэнцгийн орд байдаг ингээд одоо эсрэг sign гэх юм уу? Тэрийг ингээд sister science гэж хэлдэг. Ийм тийм юм шиг байна.
Хоёр маань одоо нэгэн жишээ нь cancer буюу мэлхийний орд байлаа гэхэд нөгөөх нь материал орд ч юм уу. За эсвэл нөгөөх нь нэг нь одоо охины орд байтал нөгөөх нь мэлхийний орд ч юм уу тийм флеймэрээ ингэж одоо yin yang болдог. Нэг нь одоо агаар мах нэг нь ус махбодтой нөгөөх нь юм газар махбодтой ч юм уу тэгээд энэ хоёр хүн ингээд нэг нэгтэйгээ юм yin yang боллоо юм одоо twin flame шиг энэ ингээд халууч нэг ийм мэдрэмж төрж байна. Тэгээ нэг нь ингээд маш ингээд практик заяа нэг нь яг маш юм практикум нөгөөх нь болохоор маш юм одоо сүнслэг юм одоо ус махбод өндөртэй мэдрэмж өндөртэй сүн сайн мэдрэмж өндөртэй тийм байдал харагдаж байна. Тийм учраас ингээд та хоёрын хувьд одоо дэлхий дээр нэгнтэйгээ ингээд уулзаад юу яах юм бол нэгдэж чадах юм бол маш гоё юм зүйлсийг бүтээх тий одоо ийм гоё самар тий ийм гоё үр өгөөчтэй ийм зүйлсүүдийг ингээ ургуулах ийм хүмүүс байна. Ийм ихэр төлийн энерги байна. Маш гоё энерги л харагдаж байна. За тэгээд юунасаа мэдээлэл авъя? Хасуу шоноосоо. За сар гарч ирсэн. Сар. За 9-р гэр. За мэлхийний орд гарч ирсэн. За энэ бас юм хингээ юм шиг тийм яг энэний зүрс агуулсан байна. За яалтчгүй юм байна. Тэгэхээр тойрын хувьд болохоор юу яаж байгаа оюутан байхдаа учирч магадгүй хүмүүс харагдаж байна. Оюутан байхдаа тийм байна. Тэгээд бас тойрын хувьд ийм оройн цагаар бас уулзаж ч юм уу тийм танилцж магадгүй иймэрхүү мэдээлэлүүд орж ирж байна. За тэгээд хэдүүлээ өргөжлүүлээд тарot картнаас мэдээлэл авъя. Бид хоёрын тэгээ уусаа яах ер нь л ингээл ихэр төлөвлөлтийн харилцаанд сүнсний хөгжил бол маш чухал байдаг. Сүнслэг нэг нь ингээ сүнслэг мэдлэгийг ингээ хариуцаад нөгөөх нь болохоор юм одоо masculine буюу тэ masculine болохоор ихтэлэг гэрчмийг авч явдаг нь болохоор илүү юм 3D практик зүйлтэй илүү сайн. За feminine буюу ихтэлэг тал нь юм зүн сайн мэдрэмж юм сүнслэг зүйлсүүдтэй ер нь ингээ хариуцаад тэг яг нэг нэгтэйгээ yin yang болоод энэ амьдралд аль нэг юм тэ арга бэлэг шиг ингэж одоо амьдралаа ингээ урагшлуулах хамтдаа хөгжих нэг хангаах тэ хамтдаа гоё зүйлсүүдийг бүтээх ч юм уу. За энэ ингээд шууд утгаараа энэ seed нь болохоор юу тэгээ үр хүүхэд байж болно тэ та хоёрын маань хувьд. Тийм байна. Тэгэхээр бол энэ группийг сонсон хүмүүсийн хувьд бол ингээд ихэр дүлтэйгөө суугаад хүүхэдтэй болох гэр бүл болох хүмүүс бол бас нэлээдгүй байгаа л харагдсан. Ялчгүй ингээд энэс ингээд нэг юм төрүүлээд тэ ингээд хоёр биентэйгээ ингээд тийм нэр бол байна. Тэгэхээр маш гоё юм. Тэр олон хүмүүс ингээд юу тагаа тий төрөлтэй бол нэгтгэн байдаггүй. Тэгээд юу яах гэр бүл болох нь маш ховор байдаг. За яагаад хоёрын картууд маань буруу гарч ирээд байна. Энэ 10 of cups гарч ирж байна. Ялч гэр бүлийн карт маш гоё юм. За 6 of swords. 10 of wands. За энд ингэ болох юм байна. За доор карт авчиж. За таны twin flame ихэр зүйл ерөнхийдөө ямар хүн бэ гэх юм бол за бид хоёрыг бол бараг юу харилцаанд байгаа юм болов уу гэж харж байна. Тийм байна. Тэгээд хараахан одоо нэгдэлд орч чадаагүй ч юм уу тий харилцаанд байгаа ч гэсэндээ ингээд яг ингээд union буюу тий нэгдэлд ингээд орч чадаагүй байгаа ч юм шиг ийм мэдрэмж бол төрж байна. За тэгээ энэ хүн ямар хүн бэ гэх юм бол газар болон гал махбод
маш одоо их гарч ирж байна. Тийм ээ, маш өөртөө итгэлтэй. За газар гэхээрээ одоо юу тий маш practical. Тийм хүн ер нь юу гэж хэлмээр юм тий. Энэ хүн ер нь жоохон ингээд хоошоо суух гад байдаг ч юм уу. Ийм энерги надад жоохон мэдрэгдээ тий. Жоохон хоошоо суух гад байдаг. Тэгээд тийм учраас энэ хүнийг ингээд сахиуснууд нь ер нь нэлийн ингээд шахдаг. Одоо ингээрээ тэгэрээгээ тэггүй болохоор энэ хүн жоохон юмнуудаа ингээд овоолох гад байдаг ингээд мэдрэмж төрж байна. Тэгээ ер нь жоохон ингээд ирээдүгөө төлөвлөх ч юм уу тий. Ирээдүгөө төлөвлөх ч юм уу эсвэл хосын харилцаан дээрээ юм баланстай байх ч юм уу тий. Тэр зүйлсүүд дээр жоохон суралцаад явж байгаа юм болов гэж харагдтiin. Тэгээ жоохон энэ хүн ингээд нэг хитрхи одоо ингээд та энийг үзэж байгаа хүн ингээд эмгтээлэг талны юм шиг нугасаа юм тарамаар үзэж байгаа болохоор тийм баг. Тэгээ нөгөө таны twin flame дээр ихэр төлчин болохоор маш юм практик хүн учраас ер нь жоохон юмны ингээд гүн рүү нэг ингээд ордоггүй ч юм уу юм байдал бас ингээд жоохон харагдаад байна. Тэгээ юмны гүн рүү ордоггүй. Тэгээ жоохон эгоны асуудал бас жоохон байна. Тийм иймэрхүү мэдээллүүд бол орж ирж байна. Тэгээд энэ хүн гаднах төр төрхийн хувьд гэх юм бол юу вэ? Айгуу тийм том нүдтэй, давхраатай алга нүдтэй ийм хүн байж магадгүй. Тэгээд айгуу тийм юу харизмтай гэх үү, айгуу өөртөө итгэлтэй юм төр төрхтэй. Тийм бэ. Тэгээ энэ хүн нэг тийм айгуу дулаахан энергитэй бас. Ингээ хамт байхад ингээд нар шиг ингээд гоё ингээд их мэдрэмж төрдөг хүмүүс эдэр ч тий. Сая нэгдүгээр группийн хол жоохон юм хөтөн энергитэй жоохон төрхтэй юм хүмүүсээс та нарын хувьд болохоор юм бор мор ч юм уу тий. Ийм эсвэл юм тань за ийм яг цагаан шар байж болно. Гэхдээ яг нэг тийм юм цэвхий цагаан маа тийм биш. Юм жоохон gold warm ийм одоо дулаахан тоонтой ийм арьстай ийм хүн байна. За нэг иймэрхүү мэдээлэлүүд орж ирж байна. За тэгээд юуг нь харъя. Дахиад мэдлэгийг гарч ирж байна. За хумх мэдлэгийг за хоньны орд гарч ирж байна. За энэ ордууд нь таны ордуудаа холомжтой эсвэл их ордуудынх нь ордоо холомжтой. За юм байна. За тэгээд ер нь бол таны их ордууд нэгдүгээр группийн их ордууд нь бол одоо тийм нэгдүгээр групп та нарын хувьд бол их ордууд нь аюу тийм юу хүн байна. Практик хүн байна. Тийм практик тэгээд ер нь бол нэг тэгэж одоо өнгөрсөнтэйгөө зуралддаг төрлийн хүн бол бас биш байна. Тийм нэг тийм одоо юу гэдэг өнгөрсөнтэйгөө зуудаа сэтгэл готрол ороод ч юм уу ийм хүн бол биш байна. Ер нь бол ингээд юмсыг хардаа үлдээж чаддаг ерөнхийдөө илүү юм future oriented буюу ирээдүгээ харж явдаг. Одоо амбицтай тий одоо юм тэгин ч гэдэг юм уу. Тэгэд хаяа ингээд өөрийнхөө жоохон эготой юм жоохон юу асуудалтай байгаад тэр цаг хугацаанд болохоор юу яагаад гэдэг. Жоохон ингээд burnout болох гэдэг ч юм уу тий. Одоо байж болох нөөцөөсөө хитрхээ их зүйл, хитрхээ их одоо төлөвлөгөө гаргаад одоо айгуу том одоо юу гэдэг нэг IT инженер байлаа гэж бодоход одоо зөвхөн Монголд ажилладаг тий нэг тийм төгсөд удаагүй ч юм уу нэг 2 жил болж байгаа мөртлөөсөө би дараа жил Google-д ажилладаг болно ч тийм үү тий. Заах ингээд өөрийнхөө нөхцөл байдалд ингээд хитэрсэн тийм зорилгыг тавиад тэрнээсээ болоод өөрөө жоохон burnout болох гэдэг юм төрлийн хүн байна. За иймэрхүү шин чанаруудыг агуулсан юм хүн байна. За тэгээд энэ хүнтэйгээ би л ихэнх нь энэ хүнтэйгээ та нарыг бол их төлтөгөө уулзсан бүр ингээд таньдаг. Тэгээд хаяа ингээд эргэлздэг ч юм уу тий. Ийм харилцаад хүмүүс байгаа л гэж харж байгаа. Тэгээд
энэ картнасаа тий та хоёр маань ерөөдөө их төлөвлөгөө уулзсан уу, учирсан уу гэдгийг нь харцгаая. Учирсан бол одоо ямар хөө харилцаатай байгаа вэ тий. Тэрийг харъя. Тийм уулзсан маахгүй ялчгүй бонд үүссэн та хоёрын хооронд холбоо үүссэн аль үшээ relationship-тэй харилцаанд орсон эсвэл бүр гэр бүл болсон хүмүүс байхыг үүсэхгүй харагдчихэв. Тийм тэгээ connection тий гэсэн карт гарч ирсэн. Ямар нэгэн байдлаар холбоотой байна. Бүр тэр хүнийгээ таньсан эмэгтэй энергитэй эрчимтэй тал нь тэр хүнийгээ таньсан байна. Өөрийнхөө хөрдөлийг за тийм байна. Тэгээ аль үшээ тэр нөгөө одоо юм гээрлийн замууд орсон тий ийм хүмүүс байвал харагдаж байна. Тийм энэ хүмүүсийн дунд яг юу байж арай одоо үерхээгүй ч юм уу эсвэл гэр бүл болоогүй байгаа хүмүүсийн хувьд бол ямар нэгэн байдлаар тэр хүнийгээ таньсан тэгээд юм одоо харьцаж байгаа ч юм уу тий найз нөхдийн харилцаатай ч юм уу за иймэрхүү байдалтай байна. За тэгээд удахгүй бас энэ харилцаа нь ер нь л яг ингээд зөв чигээрээ ингээд явж шүү. Тийм тэгээд та хоёр маань маш юм гоё халуун дулаан ийм энергитэй ийм хүмүүс бол харагдаж байна. Тийм маш гоё. Нэг тийм одоо юу гэдэг struggle те юм одоо challenge бол нэлийн өөрсдөнтэйгээ ажилласан хүмүүс байгаа болов уу тийм юм бол нэг гарч ирэхгүй байна. Одоо бол та хоёрын хувьд бараг л ингээд нийлээл хамтдаа нөгөө нэг одоо анагаалтаа нэлийн сайн хийцэн тэгээд яг юм одоо үр өгөөж те одоо юм хамтдаа байгаад аливаа зүйлийг бүтээгч юм уу энэ үйл явц дээр илүү төвлөрж байгаа. Тэгээд өдрөөс илүү одоо сүнсний хөгжил ингээд хурцтайгаар хөгжиж байгаа. За ийм байдал харагдаж байна. Тэгээд та хоёртой амжилт хүсье. Маш гоё санагдаж байна. Бас нэг ч гэсэн хүн тий одоо энэ 2 дугаар группыг сонгосон нэлээд хүмүүс маань team flame мэдж байгаа, ойлгож байгаа, харж байгаа. Бас энэ төвшөнд очсон гэдгийг бол мэдэх бол маш гайхалтай байлаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Тэгээд миний бичлэгийг үзээд гоё комент үлдээгээ. Намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Та нартаа. За баярлалаа. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань онцлогтой тамирал за та нар маань энэ Cherry гэсэн Intor-тэй Монголоор Intor гэсэн жимсний картыг сонгосон. За 7 карттай юм карт байна. За тэгэхээр энэ сонгосон картны нутаг учрыг тайлбарлах юм бол за энэ ерөөсөө өөрийгөө сонсох, өөрийгөө хайрлах, өөртөө одоо өөрийгөө хиймээр байгаа зүйлийг хийлгэх ч юм уу те иймэрхүү утгатай карт байдаг. За тэгээд өөрийнхөө well-being те одоо өөртөө тохирсон diet хоолнуудыг хэрэглэх. За тэгээд өөрийнхөө тэгээд тогтмол цаг унтдаг байх ч юм уу те юм self routine өөрийгөө сонсох, өөрийгөө хайрлахтай холбоотой ийм картыг та нар маань сонгожээ. За тэгэхээр өөрийгөө хайрлах, ангаах те тэр юун дээрээ үе шатн дээр явж байгаа ийм хүмүүс байгаа бол харагдаж байна. За тийм ээ. Тэр нь бол энэ группийн хүмүүсийн дунд ийм одоо тогтмол амьдралын хэм маяг те өдөр тутамдаа өөрийнхөө одоо self care буюу те өөртөө анхаарахаа ингээд мартахгүй байх нь айгүй чухал байдаг. Тэр хүмүүсийн одоо өөрийнхөө тэр хамгийн сайн хувилбарт очихт нь энэ зүйл бол маш юм одоо чухал үүрэгтэй байдаг тий тууштай байх, тасал хөдөлгөөн хийх, өөртөө одоо тий өглөөний хоол, өдрийн хоол, оройн хоол тий тэднийгээ ингэж завсардуулах, өөрийнхөө төлөө байх ч юм тий энэ зүйлс нь ингээд ихэр төлөлийн аян замнал тий ихэр төлтөөгөө хамт байх ч юм уу энэ зүйлсүүд нь бол шууд нөлөөлж идэг юм хүмүүс байна. За тэгээд Cherry тий Intor-ийн картыг сонгосон хүмүүсийн маань ихэр төлөв ямар хүн бэ гэдгийг харъя. Энэ яг нөгөө энэ картны introduction карт ахгүй. Тэгэхээр ялцчгүй яг нэг тийм healing era гэж ярьдагтэй хамгаалт идэвхрэлтийн айн замд гарсан хүмүүс юм шиг байна. Бис түнд хэлсэн. За тэгээд юу ч гэсэн тэгтээ дахиад авчи тий. Тэр төлөвийн талаар мэдээлэл өгөх байгаа учраас за relationships coming together гэнэ. За тий
одоо нэг ихэрдүүллийн одоо харилцаанд тий хүн өөрийгөө олох, өөрийгөө хайрлах бол одоо хамгийн чухал байдаг. Тэгжээж ерөнхийдөө өөрийнхөө ихэрдүүлийг танин тий дээрэс нь одоо энэ ингээд харангууд 2 хүн байгаа хгүй юу? Тий 2 хүн тэгээд generously giving гэхээр хоёулаа ингээд ийм халигд цайлгсан тий ийм энергитэй байж энэ 2 хүн хамт байх юм шиг тий. Одоо жишээ нь энэ 2 хүн ингээд хоёулаа ингээд гараа ингээд өгцөн тий. Тэгэхээр таны ихэр дөлвөл та өөрөө юм. Тийм та өөртөө яаж хандна ихэр дөлчин бас танд яг тэгж хандна гэж байгаа юм шиг тий. Яг ийм mirror хийж байгаа юм шиг тий. Тайлбарлалт хийж байгаа юм шиг ийм зураг бас гарч ирсэн байна. Тэгээд энэ группийн хүмүүсийн донд болохоор ихэр дөлөөгөө мэдж байгаа таньж байгаа. Гэхдээ юу яж чадахгүй байгаа, хамт байж чадахгүй байгаа хүмүүс, энийгээ сонгож чадахгүй байгаа хүмүүс маш их байх шиг байна. Тэгээ та ихэр дөлөө сонгож чадахгүй байна, ихэр дөл чинь таныг сонгож чадахгүй байна гэдэг чинь ерөөсөө та өөрийгөө сонгохгүй байна гэсэн үг юм шүү. За ийм мэдээлэл орж ирж байна. За 3 дугаар групптэй менторын картыг сонгосон хүмүүс юм аа. Ихэр дөл ямар хүн бэ нэ? Anger. гэсэн карттэй. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс юм аа. Ихэр дөл ямар хүн бэ нэ? Supermoon. За саяхан энэ 10 сарын 7-нд лөө 6-нд лөө за Supermoon гарч ирсэн. За тэгэхээр энэ 10 сарын энэ үйл явдал бас та хоёрын маань маш олон ихэр төлөвлөдөд ерөөхдөө энэ үйл явдал бол маш нөлөөтэй байсан гэж бол хүмүүс яриад байгаа. За тэгэхээр та нарт маань бас энэ үйл явдал их нөлөөлжээ. За харъя. Anger emotions are running high гэхэр сайхан ихэр төлөвлөлтөйгөө маргалцсан хүмүүс байж байгаа. За сар гарч ирсэн. За Supermoon сар өмнөх групп бас сар гарч ирсэн. Сар мэлхийний орд өмнөх групп яг ингэж гарч ирсэн. За 2 дугаар гэж байна. 2 дугаар гэртэй. За эндээс таны ихэр дүүл ямар хүн бэ гэхээр маш юм сэтгэл хөдлөл өндөртэй хүн байж магадгүй. Сэтгэл хөдлөл өндөртэй. Одоо аливаа зүйлээ одоо уурлахаараа амар уурладаг ч юм уу. Эсвэл одоо баярлахаараа амар баярладаг. Тийм сэтгэл хөдлөл мэдрэмж айгу өндөртэй. Одоо зарим хүмүүс сэтгэл хөдлөл мэдрэмж айгу дардаг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүн бол биш байна. Одоо энэ хүнийг хараад энэ хүн уурж гэнэ үү? Эсвэл энэ хүнд гоё байна уу, муухай байна уу гэдгийг шууд ингээд нүрийг нь хараад л мэдэх боломжтой шүү дээ тийм. Ийм хүн байна. За одоо tarot card-наас мэдээлэл авъя. Тэгээд юу байх боломжтой те нэг дэлхийн орд бас байх боломжтой мэтлэг болчихсон. Яа, группийг авсан хүмүүс маань ихэр дүүл ямар хүн бэ? Тэгэхэд мөн гарч ирж байгаа юм. Сарны энерги маш өндөртэй. Тэгээд мэлхийний орд ч өөрөө бас сараар өдөрдүүлдэг. Тэгээд бас энэ дээр сар гараад ирсэн. Тэгэхээр сэтгэл хөдлөл мэдрэмж мөн ч бас ээжийг илэрхийлдэг. Тэгэхээр таны ихэр дүүл ээжиж аягүй санагдуулдаг байж магадгүй. Эсвэл маш юм гоё юу яадаг таныг халамжилдаг, маш түнсөө мэдрэмж өндөртэй. Таныг яг ингэж ихэн хайраар хайрлаж, яг ингэж ээж маань намайг ингэж хайрлах, тэрэн шиг хайрлаа таньдаа ч юм уу. Аягүй их ээж чинь бодогдуулаад байдаг гэж магадгүй. Тэгээ аягүй тийм юу нээлттэй. Та өөрөө бол энэ одоо энийг сонсож байгаа та өөрөө бол masculine тал юм шиг байна. Тийм. Тэгээ таны ихэр чи өвгөн болохоор feminine буюу одоо эмэгтэйчиг тал нь. Маш их ус махбод гарч ирж байна. Нэрэг тэгэхээр мэлхий хилэн сахны орд. За энэ нар сар мандалт нь ч юм уу тий.
юм байна. За тэгээд та хоёр маань саяхан салсан болов. Тэгээд энэ группийг сонсон хүмүүс нэг өөрийгөө сонгох, өөрийгөө хайрлах тийм хэрэгтэй байна гэдгсэн. Тэгээд энэ хүнтэйгээ ер нь бол та хоёр маань юу юм бэ? Нэг ямар нэгэн байдлаар ингээ холбоотой байдаг. Тэгээд одоогоор ингээ жоохон харилцаанд болохгүй байгаа, болж өгөхгүй байгаа, нэг шахлуулаад байгаа. Тэгээд таны ихэр дүүл юм уу эсвэл та өөрөө заяа. Яг тэгтээ надад яг ингэж гарч ирж байна л да. Тэгэхээр тэгээл чи уг нь бол таны ихэр дүүлийг ингээ хэлж өгөх гээд байгаа шүү дээ. Тэнгүүд та ихэр дүүлээ бол өөрөө мэдэж байна. Тийм болохоор тийм одоо юунууд бол нэг гарч ирсэнгүү саяны хэлсэн зүйлсүүдийг хэлэхэд ерөнхийдөө та тэр хүн юм байна гэж ерөнхийдөө бодсон байх. Тийм болохоор би илүү хэрэгтэй мэдээллүүдийг өгье гэж бодож байгаа уусаа энд харагдаж байгаа. За тэр нь болохоор та хоёрын харилцаанд юу байна? Өөрийгөө нээхээс жоохон айгаад байна. Таны хэрдүүл чинь юм болов. Тэгээд жоохон ингээ маск зүгээд тэгээд ер нь жоохон танаас жоохон юм нуусан ч юм уу тэгээд та тэрийг нь болоод мэдсэн ч юм уу эсвэл ингээ та хоёр ингээ миний ярьж байгаа нисэгээр яж болно шүү та. Та өөрөө юм байгаад нөгөө чи тэрийг олж мэдээд та хоёрын харилцаа тийм болсон ч юм уу тэгээд ингээд маш их ингээ сэтгэлээр унаад урам хугараа тэгээд таныг орхиод явцсан ч юм уу юм байдал ингээ харагдаж байна. Тэгээд энэ харилцаан дээр та болохоор маш их хүчээж байгаа ч юм уу авч үлдэх маш их хичээгээд байгаа. Тэг маш их хичээл зүтгэл бас энэ харилцаанд бол аль талаасаа бол хийх хэрэгтэй гэж гарч ирж байна. Тэгээд энэ хүний талаар гэхээс илүү та хоёрын харилцааны талаар мэдээлэлүүд аяг их гарч ирж байна. Тэгээд энэ хүн бол бас баг зэрэг юуны агаар махбодын бас плейсментүүдтэй байх боломжтой байна. Одоо эсвэл мөн ч юм уу үгүй сарн ч юм уу сарн юу ихэр жинлүүр компорттой ч юм уу ийм хүмүүс байх боломжтой байна. Тэгээ жоохон аюу тийм хэл яриа нь хөгцсөн юм байж магадгүй. Тэгээд жоохон ингээд нэг тийм шаардлагагүй юм дээр жоохон ингээд дүрсэх гэдэг ч юм уу. Тэгээ дүрсэх гэдэг чинь ерөнхийдөө бас жоохон өөрийгөө сонгохгүй байна. Өөрийгөө байгаар нь хүлэн зөвшөөрөхгүй байна гэдэг бас ингээд илэрхийлж байгаа шүү дээ. Цааураа. Тэр тийм байна. Тэгээд тийм болохоор та хоёрын хувьд болохоор би ихэнх нь бол ихэрдүүлтийгөө учирсан байна. Гэхдээ та хоёрын хувьд юу яах өөрийгөө сонгох, өөрийгөө хайрлах, энэ тал дээр ажиллах, өөрийгөө амгаах тал дээр ингээд ажиллах хэрэгтэй хүмүүс байна. Нэгэндээ үнэн байх, үнэнч байх, өөртөө үнэнч байх. Тэгээ өөртөө үнэнч байгаа хүн л бусдад үнэнч байж чаддаг шүү дээ. Тэгэхээр тийм байна. Тэгээд таны ихэр дүүл маш өндөр мэдрэмжтэй, зүүн совин мэдрэмж өндөртэй, ус махбод таван болсон. За тэгээ энэ хүнээс бол ер нь бол юм нуун гэдэг бол боломжгүй зүйл ер нь бол тийм байна. Тэгээд саяхан та хоёрын дунд юм маргалдаан л болсон юм шиг байна л. Тэгээд бараг хоёулаа бэлэн салъя гэсэн юм уу. Нэг юм жоохон драматик мэдрэмж болсон гарч ирж байна. Тэр нэг тийм амар токсик биш. Тийм амар токсик биш. Одоо токсик харилцаануудын нэг тийм хүн мэдэр шиг тийм биш. Аюу тийм хөөрхөн нэр бол мэдрэгдэж байна. За тэгээд та хоёрын харилцааны байдлыг нь харж үгэй. Temptation. Embrace. Commitment. За тэгэхээр юу ахгүй юм болов? Нэгэнт одоо ингээд та хоёр маань бинийг мэдээ нэгнийдээ сэтгэлтэй хайртай нэг нэгийг таньчаад харилцаагаа аль биесний болохгүй байгаа байж магадгүй харагдаж байна ихэнх хүмүүсийн хувьд. Тэгээд нөгөө тал нь таны нөгөө ихэр дүүлсэн болохоор эсвэл та ч юм уу та боли өстой энэ хүнийг зөндөл хүлээлээ болохгүй маань. Тэгэл нэг тийм нэг хүн надтай харилцаанд байгаа ч юм шиг гүч юм шиг аюу тийм докторгүй мэдрэмж өгөөд байна. Тийм болохоор би юу яагаад энэ харилцаанд өөрийнхөө энергийг өгөхөө боллоо, өөрийгөө авлаач гэдэг юм шиг ийм байдал харагдаж байна. Тэгээ ялцгүй энэ харилцаанд жоохон тийм юу яагаад байна л да. Temptation бол anger гэсэн хоёр карт гарч ирсэн. Тэгэхээр яг ингэ харилцаанд юу болоод байгаа тэрийг сайн харах хэрэгтэй байна. Seven of Swords удирч гисэн ингээд
дүр хэсгэх ч юм уу тиймэрхүү зүйлс бол хэрэггүй. Тэгээд ингээд хин ингээд дүр хэсгээд байгаа болохоор нөгөө нэг тийм флеймүүд ч ингээд нэгээ шууд ингээд нэвчүүд харцдаг учраас тэр нь ингээд маш их ингээд уур нь хүрээд идэг. Чи зүгээр ингээд байгаараа л байл та тий гэж хэлмээр. Тийм. Тэгэхээс бол ингээд нэг тийм амар нэгээ юу гэдгийг ард урдуур нь тавьсан ч юм уу эсвэл нэгэндээ ингээд одоо юу яасан амар ингээл мэлхий зэхлий гэж бодоагүй зүгээр ингээд жоохон дүр хэсгээд байгаа байдал нь их төлн таалагдахгүй учраас яа чи зүгээр болчихдгүй тэгэж өгсөн ч юм уу нэг тиймэрхүү мэдрэмж бол надад төрлөө. Тэгээд энэ харилцаанд гоё энэ асуудлуудаа тий юу яагаад тэгээд таны хувьд бол зөвлөгөө хэрвээ та ингээд энэ харилцааг орхиж авсан бол өөр дээрээ төвлөрөө өөрийгөө юу яагаад тий тэгээд энэ харилцаа удахгүй бас ингээд нэгдэлд орох бол маш ойрхон байгаа юм шиг байна. Одоо буцаад нэгнтэйгээ харилцаагаа аль биесний болгоод эхнэр нөхөр ч юм уу эсвэл найз охин найз залуу болох ч юм уу те. Иймэрхүү байдал айгу тун ойрхон байгаад байна. Тэгээд энийг сонсоод за миний бодож байсан дээ тэр хүмүүс маань миний хэрдүүл мөн байсан юм байна гэж бол ийм одоо тэ баталгаатай юм болсон байхаа гэж найдаж байна. За тэгээд төлөө бүгдээрээ хідэн асташоо хайчих. За мэлхий загас мэлхийний орд та тийм мэлхийний нөгөө ордны юу айгүй нийтдээ yin yang гэдэг байдаг шүү дээ. Яг юм хэр зүйлийн харилцааг билэгддэг тэр юутай айгүй төстэй байдаг. Логотой лого гэж ярих үгүй тэр одоо символтой монголоор юм бол. За тийм арстангаа гарч ирсэн. За маш их юм нь бол ус ордууд бол гарч ирж байна. Тэгээ нөгөө нэг хэрдүүлийн харилцаанууд ч өөрөө маш юм сүнслэг харилцаа байдаг болохоор бас тэгж байгаа болов гэж бол бодож байна. За ингээд ерөнхийдөө та нарын манай уншлага дуслаа. Тэгээд амжилт хүсье. Маш гоё уншлага боллоо. Би бас энэ уншлагыг хийсэндээ маш их баяртай байна. Гоёлаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа. Баяртай.